За сайн бацхан залуусаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Юу өдрийн бичлэг хийхээс өмнө би та бүхэнд жоохон яриан дундаа жоохон гацаж магадгүй. Яг гэвэл одоо хоолнд хэмжээнд бидэд хоол нэглэн барьж байгаа учраас тарих жоохон хаяа гацаад жоохон удаан ажиллаад ер нь нэг тиймэрхүү маягийн болж байна. Тэгээ эднээс ч юм болохоор энгийн үзэгдэл ягаад гэвэл аливаа нэг юмд хүрэхийн тулд аливаа нэгэн зүйлийг хүрэхийн тулд золиос гэж байгаа, sacrifice гэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн золиосч ямар нэг амжилтанд хүрнэ. Тийм учраас ингээ тарих жоон гацаад хаяа удаан байгаа. Тэгээд хаяа одоо бод центр орж ирэхгүй ингээ иймэрхүү үзэгдэл бол хэв үзэгдэл. Тийм учраас та бүхэн би бичлэгэн дээр жоон гацаж энэ төр юу яах юм бол та бүхэн нэг хоолнд дэглэмээс болж байгаа гэдгийг бол ойлгоорой. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээ би та бүхэнд кардио ба төмөр өрөх хоёрын ялгааг бас давуу тал нь би та бүхэнд тайлбарлаж өгье. Тэгэхээр кардио тэгээ бас энэ зөвлөгөө эмэгтэй, эрэгтэй хүнд хоёуланд нь яг адилхан үйлчилнэ. Тэгэхээр кардио төмөр өрөх хоёр аль нь илүү чухал вэ? Аль нь илүү давуу талыг идэх чинь одоо алах, аптерик хоёрын аль нь илүү чухал вэ? Аль нь илүү хэрэгтэй вэ? Давуу талыг идэхтэй адилхан алах, аптерик хоёр тийм үү? Чиний хийх гэж байгаа ажил зорилгоос ч хамаарч алах нь илүү чухал гэж байна. Аптерик нь илүү чухал гэж байна. Үгүй зарим ажиллаганд алах, аптерик хоёулыг нь ашиглаж болно. Тийм үү? Тийм учраас би та бүхэнд кардио илүү чухал, төмөр өрөхөөс илүү чухал. Үгүй төмөр өрөх кардио илүү чухал гэвэл үнэн биш утгагүй. Ягаад вэ гэвэл алах, аптерик хоёулаа чухал. Хамгийн гол нь чи ямар зорилго хүрэх гээд нь, чи ямар ажил хийх гээд нь тэрнээс чинь хамаарч өөрт чи аль нь илүү чухал байж магадгүй, нөгөөх нь арай бага чухал байж магадгүй, хоёулаа хэрэгтэй чухал байж болно шүү дээ. Тийм учраас та бүхэн юуны төрөнд кардио муу, төмөр өрөх сайн ирэхийн оронд айл хоёлаа адилхан хэрэгтэй, хоёлаа адилхан сайн бүгдээрээ зэвсэг гэсэн үг, багт зэвсэг гэсэн үг. Хамгийн гол чи ямар зорилт хүрэх чинь, ямар үр дүнд хүрэх чинь, ямар ажил хийж байгаас хамаар чи айл зэвсэгээ хэрэглэхээ өөрөө шийдэх хэрэгтэй. Хамгийн гол нь би та бүхэнд өнөөдрийн бичлэгээр юу өгөх гэж нэгэд би энэ илүү чухал, тэр нэг чухал хэрэгээс илүүтэй би та бүхэнд энэ зэвсэг ингэдэм юм аа, тэр зэвсэг ингэдэм юм аа, би та бүхэнд ойлгохыг өгөө. Та хэд өөрсдөө ямар зэвсгээр байлдна уу? Та эдрийг өөрсдөө сонгох хэрэгтэй. Би та хэдийн өмнөөс сонгож өгч чадахгүй. Ягаад би та бүхнийг хэдэн настай, царай төсөж мэдэхгүй, ямар зорилго хүрч байгаа тийм учраас мэдэхгүй учраас би та бүхэнд тэгэд зөвлөж чадахгүй. Харин би та бүхэнд энэ зэвсэг ингэдэм, тэр зэвсэг хийдэг гэдэг бол хэлж өгч ойлгохыг өгснөөр та бүхэн өөрсдөө тэр шийдвэрийг бол гаргаж чаддаг болно. Тэрнээс гадна би та бүхнийг зэвсгэж өгч байгаа учраас та бүхэн өөрсдөө бол зэвсгээр бол байлдаж одоо байлдах би та бүхэн баг зэвсгэж өгч байгаа учраас та бүхэн өөрсдөө гарч бол байлдаж болно. Би та хэдийн өмнөөс ч юм бол байлдах хэрэг байхгүй. Би харин та бүхэнд зэвсгэж өгснөөр та бүхэн өөрсдөө байлдаж чаддаг болно. Энэ бол яг миний бол нэг том зорилгоудын нэгтэй. Ягаад гэвэл би та бүхэнд урд нь ярьжсэн хүнд одоо нэг хүн загас бариад өгч чинь тийм үү? Тэр хүн одоо нэг өдөр хоолтой бай. Тэр хүн би загас барихыг заагаад өгчих юм бол тэр хүн насан турштай хоолтой болно тийм үү? Би та бүхэн өмнөөс одоо зэвсгээр чинь байлдаж өгч бол та хэд өөрсдөө юм сурахгүй. Би та бүхэнд зэвсэг ингэдэг зэвсэг гэж заагаад өгчих юм бол та хэд өөрсдөө тэр зэвсгээ ашиглаад өөрсдөө байлдаж болж өөрсдөө мөрөөл зорилго хөөх боломжийн бий болоход миний нэг том зорилгууд юм бол нэг бол байгаа. Тэгэхээр одоо бичлэгийн сэдвээр оръё. Кардио төмөр өргөдлийн давуу тал. Эхлээд кардионы тухай яриа. Тэгэхээр кардио давуу тал юу гэвэл кардио хийснээр нэгт зүрх тийм үү, зүрхэн чинь хэрэгтэй. Яг тийм зүрх чинь бас булчин шүү дээ. Тэгээ зүрх чинь бас дасгал ажиллагаа хэрэгтэй шүү дээ. Зүрх чинь дасгал ажиллагаа байхгүй бол муудаж ихсэн, зэвэрж ихсэн, одоо машин чинь хөдлөхгүй байвал тэгэл хөдлөхгүй шинэ машин байсан ч гэсэн хуучиж ихсэн шүү дээ. Чорон тоос тэрнтэй адилхан зүрх чинь бас заавал булчин учраас заавал ажиллаж ажиллагаатай байх гэж ирүүл чирэг байлгана. Тэрнээс гадна одоо та бүхэн их чинь одоо булчинтай болох зорилготой хүмүүс байгаа тийм үү? Эрэгтэй хүн, эмэгтэй хүн бүгдээр л булчинтай болох зорилготой. Ягаад эмэгтэй хүмүүс чинь кардио хийгээд биеийн фигур чинь гарч ирэхгүй шүү дээ. Булчинтай болж булчны хэлбэр чинь эмэгтэй хүний биеийн фигурыг гаргаж өгч байгаа. Эрэгтэй хүний биеийн фигурыг гаргаж өгч байгаа. Тийм учраас булчинтай болж байгаа хүн чинь биедээ бол масс нэмж байгаа шүү дээ. Жин нэмж байгаа тийм үү? Тийм учраас зүрх чинь тэр нэмэлт жингийн чинь бас дэмжих чадвартай байх хэрэгтэй. Одоо
4 цилиндр машин таад маш хүнд юм ачаад дүүрэн хүн чигсэн суудсан байхад 4 цилиндр машины мотор чинь 4 цилиндрийн цилиндр чинь явж өгөхгүй шүү дээ. Амар аажим чирэгдээ явж өгөөд эвдэрч ядах гал тэгин шүү дээ. Харин 4 цилиндр моторыг чинь илүүл жингийн даахын тулд 4 цилиндр 6 цилиндр болгож томсох хэрэгтэй. 8 цилиндр болгож томсох хэрэгтэй. Тэрнтэй адилхан юу тавхан булчинтай болоод булчингийн масса нэмж байгаа бол зүрхэндээ бас анхаарах хэрэгтэй. Яг зүрхчин тэр нэмэлт экстра нэмэлт тэр булчны массыг дэмжиж чаддаг байхын тулд кардио хийснээр зүрхчин эрүүл чирэг байж зүрхчин илүү хүчтэй байна. Тэрнээс гадна кардио хийх холестерол чинь буугах нь бас стресс чинь гаргана тийм үү, стресс чинь релиз хийн допамин ялгаруулна, допамин гэдэг гормон ялгаруулна. Тэрнээс гадна өөр юу байгаа вэ? Кардио гэдэг чинь бас метаболизмээс хурцгаж өгнө. Яаж метаболизмээс хурцгаж өгдөг вэ гэвэл одоо кардиосын тавгийн зүрхний сохилчийг өсөж байгаа шүү дээ. Зүрхний сохилчин одоо кардио зүрхний сохилчийг өссөө тэгээ бие чинь хаалж эхлэх шүү дээ. Тэгээ бие хаалаад кардиогод шууд зогссны дараа бие чинь шууд буцаад хэвийн байдалд орохгүй шүү дээ. Айжим хэвийн байдалд орно. Өөрөөр хэлэх юм бол та бүхэн машиныг 0-60 км хүртэл хааз нь авчтаа гэж бодъё тийм үү. Хаазнаас хөлөө авахд чинь тэр чинь шууд 0 руу хүрэхгүй зогсохгүй шүү дээ. Тэр чинь 60-аас айжмаар 55 руу буулаа, 50 руу буулаа, 40 руу буулаа, 30 руу буулаа, 20 руу тэгээд буцаад нөгөө нэг энгийн хэвийн байдалд орно шүү дээ. Зогсож эхлэх. Тэрнтэй адилхан хэмжээс кардио хийж дуусны дараа метаболизм 2-3 цаг хай ихсэн байна. Хай болцсон байна. Ихсэн байна гэсэн үг. Тэр утгаараа жин хасж байгаа хүнд чинь кардио хийвэл үр дүн чинь илүү хурдан гарна. Яагаад вэ гэвэл нэгт та бүхэн кардио одоо цаг юм 30 минут зам дээр алхаснаар калори шатаа тийм үү. Хоёрт болохоор кардио хийж дуусны дараа метаболизм тодорхой хэмжээгээр өссөн байгаа учраас нэмэлт экстра калориос давхарч шатаа. Тэрнээс гадна өглөө босоод өглөө одоодон дээр та бүхэн кардио хийх юм бол хүний бие чинь өөхөө энержи болгож хайлуулж энержи болгож ашиглах нь магад нь илүү өндөр байна. Ягаад гэвэл шүнжин юу ч идээгүй явж байгаа учраас muscle glycogen, булчны glycogen storage угаасаа бага байгаа, лоо байгаа тийм үү. Тэгээ ходоод нь марк хоол байхгүй байгаа. Тийм учраас хүний бие чинь миний бид байгаа хоолны хэмжээ бага байгаа юм байна. Миний булчны одоо зойронд байгаа хоолны одоо glycogen store-нд байгаа нэг glycogen store-ыг юу гэдэг. За glycogen store-ыг глюкоз гэж одоо сахар гэж. Glycogen store-ыг сахарын хэмжээ чинь бас бага байгаа. Оройж юу ч идэх байгаа учраас. Тэгээ бас хоол нэгэн барьж байгаасаа идж байгаа хоолны хэмжээ чинь бага тийм үү. Тийм учраас хүний бие чинь угаасаа бага байгаа юм өшөө багасвал аюултай болно шүү дээ. Яг тодорхой хэмжээнд хэрэгтэй одоо emergency тохиол байх шүү дээ. Ямар нэгэн emergency үе гарахад хүний бие чинь заавал тодорхой хэмжээний энержи хадгалах шаардлагатай байдаг. Тийм учраас хүний бие чинь угаасаа бага байгаа юм чинь шууд өөхөө ашиглаж эхлэх нь магад нь хамаагүй өндөр байдаг. Өдөр юм орой тийшээ кардио хийх юм бол өдөр тодорхой хэмжээний хоол идсэн байгаа учраас ихтэй хоолоо идсэн калори жоохон шатааж энерги болгож ашигласны дараа өөхөрөө шидэж эхэлнэ. Өглөө бус хамгийн их нь түрүүнд кардио хийх юм бол шүнжин юу ч идээгүй байгаа учраас шууд өөхөө ашиглаж өөхөө энерги болгож хэрэглэх магадгүй хамаагүй өндөр байна. Хүмүүсийн гаргадаг алдаа юу кардионд анхаарал кардио хийгээд төмөр өрөхгүй байдیں۔ Төмөр бараг өрөх нь муу байдیں۔ Ялангуяа охтууд энэ алдаа гаргадаг. Энэ алдаа ягаад буруу вэ гэвэл заахаа буруу ч ихгүй л дээ. Ягаад энэ алдаа муу вэ гэвэл давуу тал муутай вэ гэвэл та бүхэн төмөр өрөхгүйгээр кардио хийх юм бол хүний бие чинь өөхөө алдаж эхэлнэ. Тэгвэл бас булчингаа бас давхар алдаж эхэлнэ. Хүмүүсийн ярдгаар бол нэг харьцаатай бол алддаг. Тэгэхээр 1 паунд өөх алдвал 1 паунд булчин чинь бас алддаг гэдэг. Нэг харьцаатай алддаг гэж ярьдیں۔ Хүмүүс ихэвчлэн. Гэхдээ энэ хэрэг хэмжээтэй алдах бол тухайн хүний наснаас хамаарна, генээс хамаарна, идж байгаа хоол хүнснээс хамаарна, стрессний хэмжээнээс хамаарна, тэднээсээс бол хамаарна. Гэхдээ ерөнхий ойлголт болохоор кардиогоо төмөрхөө өрөхгүйгээр зөвхөн кардио гэх юм бол булчны массаа давхар алдаж эхэлнэ. Булчны массаа алдаж эхлэх юм бол нэгт биеийн фигур чинь байхгүй болно. Ягаад гэвэл булчин чинь биеийн фигурыг чинь гаргаж өгч байгаа шүү дээ. Одоо энэ гарын энэ булчин чинь одоо миний фигурыг чинь гаргаж өгч байгаа шүү дээ. Энэ байхгүй байсан бол одоо би фигургүй шүү дээ. Ямар ч фигургүй байна. Тэрнтэй адилхан
бусчингийн масса авч үлдэхийн тулд заавал төмөр өрөх хэрэгтэй. Хэрвээ төмөр өрөхгүй зөвхөн кардиогоо чин хасах юм бол бусчингийн масса алдаж давхар алдаж хасагдана. Тэгээ бусчингийн масса давхар алдаж хасагдах юм бол метаболизм чи удаашрж ихсэн. Яагаад метаболизм удаашрах вэ гэвэл 4 цилиндртэй машины мотор, 8 цилиндр юм уу 6 цилиндр машины мотор нормалж жахад аль нь илүү их бензин шаардах вэ? Мэдээж 6 4-ийг бодвол хамаагүй их бензин шаарддаг шүү дээ. 8 6-ыг бодвол хамаагүй илүү бензин шаарддаг шүү дээ. Тэрнтэй адилхан булчны масс чинь мотор гэж бодоход булчны масс их бөгөөд моторны хэмжээ их байна. Булчны масс чинь багасах юм бол моторны хэмжээ багаснараа өөрийн чинь өдөрт шатааж байгаа бензиний шаардлага чинь бол багасаал байна. Тийм учраас бензиний метаболизм чинь багасгаар чинь жин хасалт чинь удаашрж ихсэн, жин хасалт чинь муудаж ихсэн. Тийм учраас та бүхэн кардио дангаар хийх нэгдүгээр вариант хэрв та бүхэн гой биетэй болох зорилготой бол буруу. Өөр зорилготой бол зүгээр тамирчин болох эрүүл чирэг болмоор энэ өөр зорилготой бол буруу гэж болно. Хоёр дахь юу болохоор төмөр өрөختийн давуу талын тухай одоо ярив. Төмөр өрөхийн давуу тал нэгт юу гэвэл одоо яг нөгөө юу эхэлж байна. Тарих гацаж нэг ажиллагаа сая орж исэн бол ингээд гарч ороод тэгээд гацаал тэгээд орж ирээд тэгээд энэ чинь нөгөө хоолны нэгэнтэй холбоотой. Тэгээд өөр бас кардиогоо төмөр өрөхгүйгээр зөвхөн кардио хийх юм бол хүний бие чинь булчингаа хэмжээгээ багасгаж ихсэн. Ягаад вэ? Хүний бие чинь одоо нэгсэн чамайг одоо биеэ гоох гэж юм одоо октодгоо харагч чинь нөгөө залуучуудгоо харагч чинь жингээ хасч чинь гэж мэдэхгүй шүү дээ. Хүний бие чинь чамайг одоо хоол олдохгүй байна. Хитүү цаг ирж гин гэж бодоод одоо юу яаж байгаа өөхөө жин хасагч чинь ингэж огцон буушин гэж бодож байгаа. Тийм учраас хүний бие чинь удаан амьд үлдэхийн тулд яг моторынхоо хэмжээгээ багасгаж ихсэн юм. Моторын хэмжээгээ багасгах юм бол өдөр тутамд нөгөө нэг ашигладаг бензин хэмжээ чинь багасгаснараа удаан хугацаанд амьд үлдэнэ үстэй. Тэр утгаараа хүний бие чинь булчны масса байхгүй болгоод идэж ихсэн, багасгаж катаболизм хийж ихсэн. Төмөр өрөхийн одоо давуу тал юу вэ гэвэл төмөр өрөх чинь болохоор чинь биед чинь булчны масса жин хасж байгаа үед булчны масса хадгалж үлдэх шалтгааныг өгж байгаа. Яаж шалтгаан өгж ийн гэвэл нэгт хүний бие чинь альва нэгэн гэмтэл учруулах юм уу тэр гэмтлээ сэргээж нөхөхөд хамгийн түрүүнд анхаарал чинь ирнэ. Тийм учраас хүний бие чинь ашиглаж байгаа зүйл хүн байнга булчин энэ төр ашиглаад явал хүний бие чинь энэ хэрэгтэй байна. Энэ биднээсээ амьд үлдэхэд хэрэгтэй байна. Тийм учраас өдөр болгон биднээс ашиглаад байгаа. Нэг өсөндөө булчнаараа ан хийж хоолоо олж ийн гэсэн утгаараа булчингаа хадгалж үлдэнэ. Яг гэвэл ашиглаж байгаа учраас төмөр өргөөд кардио хийхгүй байгууд булчнаа ашиглахгүй шүү дээ. Ягаад гэвэл кардио хийх чинь хүн fast twitch muscle slow twitch muscle fiber ашигладаг учраас өөр булчны төрөлөөр ашигладаг учраас масса идэж масса багасгаж ихнэ. Төмөр өргөснөөр нэгт масса хадгалж авч үлдэнэ. Масса хадгалж авч үлдснээрээ өөр чинь метаболизмын нэг хэвэндээ байна. Яаж нэг хэвэндээ моторны хэмжээ чинь багасахгүй бол моторны хэмжээ чинь багасаагүй бол яг моторны хэмжээ хэмдээнд байгаа бол яг нөгөө нэг адилхан хэмжээний бензиний идээд шаардаад биш нормалж байгаа. Яг адилхан хэмжээний бензиний идээд шаардсан тийм үү? Тэр төмөр өрөхийн нэг давуу тал нь. Хоёр дахь давуу тал нь юу вэ гэвэл одоо кардио хийнэ гэдэг чинь түрүүн ярьсан шүү дээ. Одоо метаболизм чинь жоохон кардио их одоо төмөр өрөх явцад чи одоо метаболизмын тодорхой хэмжээгээр өссөн байх шүү дээ. Яг зүрхний цохилж өссөн тийм үү. Хөдөлгөөн хийж метаболизмын өсгөн тодорхой хэмжээний калори шатаа тийм үү. Төмөр өргөөд зогсны дараа яг түрүүн кардио хийсний дараа адилхан одоо 0-5 км хурдтай авлаа гэхэд айжмаар 40 50 болоод буун тийм үү. Яг тэрнтэй адилхан төмөр өрөх чинь бас кардионы тэр давуу тал бас байгаа. Тэрнээс гадна төмөр өрөх кардиог бодоод өөр нэгэн давуу тал юу вэ гэвэл одоо булчин чинь гэмтээлээ булчин чинь сэргээж нөхөх засах явц чинь бас энержи шаарддаг шүү. Энэ чинь үнгүй хүний бие чинь ямар ч энержигүйгээр юу ч хийж чадахгүй шүү дээ. Бүх үйл ажиллагаа тодорхой хэмжээний энержи шаардна. Тийм учраас булчнаа эдгэж сэргээж нөхөх гэдэг чинь энержи шаардна. Тэгэхээр булчин чинь одоо гүйц нөхөгдөхөд дунджаар хоол хүнс юунаас ч хамаараа дунджаар 48-аас 72 цаг болно шүү дээ. Тэгэхээр чинь 48-аас 72 цагийн турш өөр чинь метаболизм чинь илүү ихссэн байна. Нэгсэндээ
нэгсэнд амарч байгаа үед чи одоо машин чинь амарч байгаа үед чинь зүгээр нормал чинь зүгээр 0 дээр бараг байдаг шүү. RPM чинь 0 дээр байдаг шүү. Тэгэхээр чинь одоо булчнаа гимтээж сэргээж гимтээж одоо exercise төмөр үргэлж гимтээснээр метаболизм чинь 72-оос 48-аас 72 цаг бол ихссэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл машин чинь ингээ үед нормалцсан үед болохоор чинь ингээ үед чинь RPM чинь 0 дээр байхад 3000 RPM дээр ингээ гээд нормалцсан хөдлөг машин хөдлөг үед 3000 RPM дээр ингээ иймэрхүү өссөн байдлаар явснараа илүү их бензин шатааснараа өөр дүн чинь өөх асад чинь илүү хурдан явагдана. Өөр төмөр өрөхийн давуу тал юу вэ гэвэл өөр юу вэ гэвэл өөр чинь хасалтын хувьд бол өөрч давуу тал одоохын толгоонд бол орохгүй байна. Яг төмөр одооний энэ зөвлөгөө кардио хийж байгаа бас төмөр өргөлт хоёр жин хасгаж байгаа үед жин нэмэгч байгаа үед бас жингээ барих байгаа үед гурван нь ер нь тодорхой хэмжээний хоёулаа тодорхой хэмжээний чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Кардио чи хүний зүрхний эрүүл мэнд хэрэгтэй тийм үү? Тэгээд бас cardiovascular health ч юм бас хэрэгтэй. Тэгээд төмөр өргөж байгаа хүн чинь бас бочны масса нэмж байгаа учраас тэр зүрх чинь хүчтэй байж, эрүүл байж тэр нэмэлт массыг чинь дэмжиж өгөх чадвар нь бий болно шүү. Яг зүрх чинь одоо ингэж зогснороо бие чинь цус шахаж байгаа шүү дээ. Булчны хэмжээ чи ихсэх тусам зүрх чи илүү их илүү хүчтэй илүү их цус шахах шаардлага гарна шүү. Тийм учраас кардио хийснээр зүрх чи эрүүлж ирэх хүчтэй байснаар тэр нэмэлт чинь muscle mass чинь дэмжиж өгнө. Тийм учраас хамгийн тохиромжтой вариант гэвэл би тавхын зөвлөе гэвэл одоо бас нэг гацаж эхэлж чинь. Гэхдээ focus хамгийн тохиромжтой вариант юу вэ гэвэл кардио хийх төмөр өрөх хоёулыг нь хослуулж хийх. Жингээ хасгаж байгаа нэмж чинь хослуулж хийх. Тэгэхээр би тавхын хамгийн тохиромжтой миний хувьд хамгийн тохиромжтой гэж үзсэн вариантыг ярьж өгье. Хамгийн тохиромжтой вариант өглөө босоод өглөө ходоодон дээр нэг 30-аас цаг кардио хийчих тийм үү. Кардио хийгээд тэгээд хараад амар. Тэгээд амраад хоолундаа эзний дараа орой юм уу өдөр тийшээгээ төмөр өргөч. Тэгээд кардио ихтэй нэг 7 хоногт нэг өсрээд нэг 5-аас 6 удаа хийчих. Болж өгөө нэг 5 хийгээс 2 хоног сайхан амарчих. Өглөө болгон дээр. Төмөр өргөхдөө болохоор нэг дунджаар нэг 4-өөс 5 хоног өсрээд 4-өөс 5 хоног төмөр өргөх. Тэгээ өцөө хоногтой бие сайхан амраачих. Хүмүүс чинь одоо амарч байгаа үедээ би уург авах хэрэггүй юм байна. Би хоолой нэг анхаарах хэрэггүй юм байна. Тэр бол ёстой буруу. Ягаад гэвэл амарч байгаа үед чинь хоолой маш сайн анхаарах ёстой. Ягаад гэвэл амарч байгаа үед чинь хүний бие чинь бие засаж идгэх явцад нь шимт хичээлээр сайн хангаж өгөх юм бол тэр чинь идгэх явцаа сайн гүйцэтгэдүүлнэ шүү дээ. Одоо кардио хийж байгаа үед хүн чинь өөр юм хийж. Тийм учраас би чинь идгэж нөхөхгүй одоо төмөр үрж байгаа үед хүн чинь бие эвдэж байгаа болохоор идгэж нөхөхгүй амарч байгаа үед чинь хүн чинь бие идгэж нөхөж байгаа учраас тэр үед та бүхэн уургасан шимтгийлээ сайн өг яг тэр recovery process сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Тэгээ мэдээж толгой өнөөдөр толгой жоо ажиллахгүй байна. Ингээд өнөөдрийн бичлэг яг ингээд дуусгая да. Өөр хилээгөө мартаагүй зүйл одоо байгаа бол мэдээж кардио чинь бас стаминаг endurance-ийг сайжруулах амьсгалах чинь бага болно endurance stamina гэж сайжруулна. За өнөөдрийн бичлэгийг залуусаа авгаар дуусгая. Тэгээ та бүхэн ойлгохгүй зүйл байвал коммент дээр бичээрэй. Би та бүхний асуултанд бүгд нь хариулах болно. Хариулаагүй ч гэсэн та бүхэн ахиж асууснараа би заавал хариулах болно. Тэгээд удахгүй би та бүхэнд лайв хийж асуулт хариултанд чинь шууд хариулах цувралуудаа бол би банк хийдэг болно. Тийм учраас та бүхэн харин одоо би та бүхэнд ямар цаг үед одоо Монголын цаг юм уу Солонгост байгаа хүмүүст одоо Монголын цагт ямар цагт хийвэл хамгийн их хүмүүс оролцож үзэх тэр цагаа олох хэрэгтэй байна. Тийм учраас та бүхэн цагаа ямар цагт хийвэл зүгээр вэ? Монголын цагаар ямар цагт хийвэл зүгээр вэ гэдгийг та бүхэн комментээр үзэж болно. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийг хамт сууж үзсэн үзэгчдээ баярлалаа. Тэгээд тэмцээнд бол бэлдэж байгаа учраас одоохондоо тархины ажиллагаа болж байгаа тиймэрхүү байна. Тэгээд тэмцээнд ороход бол 70 хоног бол үлдсэн байгаа. За ахин хэлий өнөөдрийн бичлэгийг залуусаа найзуудаа өнөөдөр цаг заваа зарцуулж сууж үзсэнд баярлалаа. Та бүхэндээ асуух юм бол чөлөөтэй доор коммент секшнээр тавьж асууж болно шүү.
Тэгээ дараа нь бичлэгээр уулзгаа баяртай залуусаа.